Юуны өмнө бас манай Jax Cafe-д хүрэлцэн ирж бас цог кофе ууж ин оюутнуудад мэдээлэл өгөх, үнэтэй мэдээлэл өгөхөөр ирсэнд бол баярлалаа. Тэгээд өөрснөөс баярлалаа. Тэгэхээр өөрийгөө товчхон танилцуулах нь бас дээр багтай хүмүүс. За би 2013 оны 6 сарын 27-нд Оросын албаны улсын Эрхүү хотын Эрхүүгийн улсын сургуулийг сэтгүүл зүйн мэргэжлэр төгсөөд ирсэн. Тэгээд улсын зарлаар нь сурсан. Тэгээд одоо хурж ирээд Монголд 4 сар болж байна. За тэгээд ямар хөө сур, онц суруу, сайн суруу, амжилттай төгсөө. Тэгээд Оросд сурсан оюутнуудыг болохоор сайн муу сурсныг илэрхийлэх хамгийн том одоо юм нь болохоор улаан дипломтой төгссөн бол чи үнэхээр сайн сурсан байна гэсэн ойлголт бүр ингээд манай социализмын үеийн ах эгчнэрээс хавлаа одоо хүртэл байдаг. Тэгээд сургуулийн улаан дипломтой төгсөөд ирсэн. Улсын зардлаар явна гэдэг өөрөө бас хувийн хичээл чармаалтаас нэлээд шалтгааллах багтал тий. Тэгэхээр ер нь манай улсын зардал яг одоо ингээд шалгаж авч байгаа шалгуур энэ тогтолцоонд ер нь ямар их байдаг юм. Тэгэхээр монголчууд бол бүр Сүхбаатар жанжны үеэс эхлээл Оросд сурч эхэлсэн тий. Хамгийн анх одоо ихтэй боловсролыг дээд боловсролыг Оросд л эзэмшиж байсан тий. Америк руу биш, Солонгос руу биш, яг Орос руу явдаг байсан. Энэ ч утгаараа Оросдоо одоо боловсролын хувьд болохоор айгүй боловсролын системийн хувьд болохоор айгүй нэгт холбоотой ажилладаг гэж би ойлгодог. Тэгээд жил болгон Монголоос 250-аас 300 оюут авах тийм тэтгэлэг хөтөлбөр Оросын ерөнхийлөгчийн зардлаар зарлагддаг. Энэ нь болохоор одоо бараг 20 орчим жил болж байгаа тийм шалгалт. Тэгээд энэнд надыг анх хэлж байхад одоо 6 жил өмнө тийм надыг анх хэлж байхад болохоор ихтэй сургуулийн 2 дугаар курс төгссөн оюутнуудыг эсэж одоо оролцуулна энэ шалгалт гэдэг тийм шалгууртай байсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд болохоор 10 жилээ төгссөн бол чи бас оролцож болно. Сургуулийн 1-р курс болж чи оролцож олон хэрэг чиний одоо дүн онооч тэр шалгуурт хүрж байгаа л болж оролцож болно гэсэн тийм шалгууртай болчихсон байлаа. Тэгээд жил алга ямар ч гэсэн улсын зардлаар Оросын албаны улсын зардлаар 250-аас 300 монгол оюутан бэлтгэгддэг. Тэгэхээр хизээ шалгалтаа авдаг. Ямар шалгалтаа авдаг? Энэ шалгалт нь болохоор жил албаны 4 сарын ихээр 4 сарын 1-ээс эсвэл 3 сарын 25-наас бүртгэлээ явуулаад тэгээд шалгалт нь болохоор 3 үе шаттай 4 сарын 1-ээс өмнө жил алган 4 сарын 1-ээс 5-ны хооронд ингээд ялгаатай зарлагддаг. Тэгээд 4 сард багтаагаад 3 үе шаттайгаар явагддаг тийм шалгалт байгаа. Эхний шалгалт нь болохоор тэр шалгалт нь орохыг хүсэж байгаа тэнцгийг хүсэж байгаа хүмүүс бол салбараа сонгох хэрэгтэй. Чи эмч болох уу, эсвэл эдийн засгч болох уу, эсвэл сэтгүүлч болох уу? 3 чиглэлд байхгүй. Математикаар өгнө, математикаар өгнө, эсвэл химиар өгнө, эсвэл нийгмээр өгнө. Энэ 3 аль нэг чи сонгоцсон байх хэрэгтэй шалгалтаа өгтөө. Тэгээд энэ 3-ын нэгэн дээр нь чи монгол хэл дээрээ шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд дараа нь 2 дахь шатны шалгалт нь орос хэлний дөрмийн шалгалт гэдэг. Одоо сонсголын байна те дөрмийн шалгалтын дотор чи юм сонсоод хариулдаг. Эсвэл ингээ уншаад хариулдаг тий эсвэл ингэ бөглөж ч юм яг тийм дөрмийн шалгалт орж ирдэг. 3-т нь чи 2 дахь шалгалтанд тэнцсэн бол 3 дахь шатнд чи ярилцсан дурдаг байхгүй. Одоо энэ РСНК гэдэг Оросын соёл шинжилгээ ухааны тийм байдаг. Түүгээ байдаг шүү дээ. Тэр нь очоод тэн дээр ярилцлага авдаг. Ерөөсөн тэгвэл ийм 3 үе шатыг бол дамждаг юм биш үү? Тэгэхээр энэ 3-аас хамгийн хэцүү нь аль үе шат нь гэдэг вэ? Хамгийн хэцүү нь миний хувьд бол яг 3 дахь нээсэн. Яагаад тэгэхээр чи хойлонгийн давцсан шүү дээ. Даваад ингээ гараад ирсэн. Тэнгөтлөө чи 3 дахь дээр бүдрэх юм бол чи тэр шалгалтанд одоо тэнцсэн биш тэнцээгүй болчих шүү дээ. Тэгэхээр 3 дахь шатны тэр ярилцлага бол нэлээд шийдвэрлэх. Эхний шалгалтанд ороод тэнцээ 2 дахь шалгалтанд ороод тэнцээд 3-аас бүдэрч байгаа хүмүүс бол хэцүү шүү дээ. Тэгэхээр нийт одоо жишээ нийтдээ хэдэн хүүхэд шалгалтанд анх гараанаас эхлээд те. Тэгээд хэд орчим нь 250-аас 300 орчим үлддэг юм биш. Тэр нь 1000-2000 төгс шалгалт өгөх үү? За сүүлийн үед бол өнгөрсөн жилийн хувьд бол 1800-аас 2000 хүүхэд өгсөн гэсэн тийм тооцоо байд юм шиг лээ. Яг албан ёсоор бол мэдгүй. Надыг өгч байхад бол 1000 орчим хүүхэд өгдөг байсан. Ихсэж байгаа юм байна. Тэгэхэд одоо миний
өгж явах үед болохоор 200 одоо 250-аас 300 болсон газ надыг өгж намайг өгж явах үед 100 орчим тийм юу гэдэг гэсэн. Сургуулийн боломж нь ч гэсэн бас дагаад төгсчихсэн байгаа юм тий. Тэгэхээр ер нь бол бас би өөрөө Бээжинд сурч ирсэн. Өөр бус улсуудыг бас мэднэ л яг улсын зардал бол ихэнхдээ бас арын хаалга ихтэй байдаг. Тэгээд ямар нэгэн байдлаар татас дэлхээсээр орчдөг гэдэг. Тэгээд нөгөө зүгээр өөрийнхөө яг одоо үнчээр шалгалт билж байгаа хүмүүс гэсэн дундаас нь болчих тохиолдол байдаг нэг энэ л угаас арын хаалгаар орчих юм чинь. Бараг өөр замыг сонгоё гэсэн маягтай. Тэгэхээр яг энэ шалгалт их шудраг явагддаг юм. За Мөн телевиз радио биш шүү дээ тий. Би яг харьцуулахад байна л да. Бидрийг өгж явахад бол тийм арын алга гэдэг ойлголтноос бид нар хизээч айж үзээгүй. Одоо би шалгалт өгөхгүй очиж штэ. Яана арын алгаар миний сэтгүүлч мэрэгчлээ. Тэгэхээр сэтгүүлчний 3% хуваарч юм уу тий ирсэн. Би айж үзээгүй байхгүй яагаад тэгэхээр би үнээр чадчихл авна. Чадсан учраас авсан. А одоо бол өнгөрсөн жил тий тэрний өмнөх жил за тэрний сүүлийн 3 жилийн хугацаанд бол хувийн зардал гэдэг ойлголт бүх хүүхдүүдийн одоо шалгалт өгч байгаа хүүхдүүдийн толгойд бол суудсан байгаа байхгүй. Хувийн зардлаар хэдүүрт орчих бол яг бол тэрнээс нэг хэдэн хувиар үлдэх бол гэж яригдж юм гэдэг чинь хувийн зардлын дагаад ихсэн учраас хүмүүс одоо юу хандна тийм ойлголт орсон байна гэсэн үг гэж ойлгож байгаа би. Хувийн зардал хэдэн орж ирэх бол гэхээр юу гэсэн үг вэ? Гэхдээ хувийн зардал гэнэ нөгөө юу улсын биш одоо нэг хуваарийг нь худалдаж авч байгаа хүмүүс татлаа одоо танил талаар авч байгаа шүү дээ. Тийм хүмүүс байгаа гэдэг ойлголт бүх хүүхдүүдэд нь орсон байна. Тэгэхээр одоо нэг 300 хуваар байлаа гэж бодоход за нэг 60-70 орчим бол ямар ч байсан дараа нэг карманд байгаа. Үлдсэн дээр нь үзэлцэх нэг иймэрхүү ойлголттой л болсон юм гэсэн. Одоо тийм ойлголт гараад ирсэн байна. Тэгвэл мэдээж энэ бол бодит байдлаас үзсэн зүйл байгаа л та. Тоочны мэдэхгүй ч гэсэн тийм. За яг хөө тэр нь тийм байдаг юм байж. За тэгэхээр нэг 1500 гэж шалгалт өгөөд за 300 хүүхд тэнцчлээ тий. 300 хүүхд нь ямар ч байсан асуудалгүй тий. Оросдоо очоод хэдийнхэн бэлтгэл суугаад ингээд энэ сургуулийн хуваараар явчих юм байна. Тэгсэн 1200 хүүхд нь бол тэгээд энэ яа гэм бол би ингэж ойлгоод байна шүү дээ. Одоо Оросд ингээд хэлний бэлтгэлд эсэж орж байгаа хүүхдүүдийн тоо жилээс жилд өсөд байгаа байхгүй юу. Тэгэхээр яагаад өсөд байгаа юм бэ гэхээр миний ойлгож байгаагаар одоо 100 орчим одоо улсын зардлын хувьар бидэрт өгдөг гэсэн бол одоо 200 болоо дараа нь 250 одоо 300 болж шүү дээ. Тэгэхээр энд бас оролцож байгаа хүүхдүүд шалгалтанд оролцож байгаа хүүхдүүдийн тоо ихсэн. Тэрнээс за 2000 хүүхд хүснээ 300 тэнцвчлээ тий сургуулийн аваа явуулчлаа. Үлдсэн 1700 10 жилээ төгсөн хүртлээр бэлтцсэн энэ шалгалтанд тий эсвэл их сургуулийнхаа 1-р курсыг курс 2-р курсээс байсан бол тэрийг орхиод би дараа нь энэ сургууль илснэ би энэ Орос улбаны улсын эдээ Ирхүүгийн ч юм уу тий эсвэл одоо Краснодарын сургууль руу би илсэн гэж анханасаа зорилго тавиад бэлтцсэн. Тэгжэл шалгалтанд онцлоо ш. Тэгвэл за нэгэнд бэлтцсэн юм хүртэл явцсан юм чаа ядч хувийн зардлаараа ч гэсэн сурыг гэдэг ойлголттой болонготлаа тийш ингээ масаар илсээд авахгүй хэлний бэлтгэлд нь эсвэл 1-р курст нь. Тэгэхээр миний бодлоор тэр шалгалтанд ер нь бэлтсэн тэгээ тэнцээгүй хүүхдүүд бол хөвчлэн хувийн зардлаар улсын зардлаар тэр Орос улбаны улсын ихтэй сургуулиуд руу явж байгаа. Нэгэн талаа одоо нэг жилээ ингээд өдөр шөнөгүй зарцсан тийм ингээд явна гэд байж исэн учраас тэнцээгүй ч гэсэн хувийн зардлаар явчих гэсэн хүмүүс олон байгаа юм байна л дээ. Тэгэхээр шууд одоо явчихгүй л бодвол нэг дунд нь зурчилдаг компани гэдэг юм уу иймэрхүү юм бас байдаг байна. Одоо энэ шалгалтыг сонирхож байгаа тэгээ эсхийг тэнцэхийг хүсэж байгаа хүүхдүүдийн тоо ихсэж байгаатай холбогдоод зурчилдаг хүмүүс бас тоо нь ихсэж байгаа байхгүй юу? Одоо ингээл телевиз радиогоор харж байгаа тийм Орос улбаны сургууль одоо Орос улбаны улсын ихтэй сургуулиуд элсүүлнэ. Зурчлнаа. Тэгээд улсын зардал тэнцүүлж өгнө гэсэн зарууд аягүй их явж байгаа. Тэгэхээр нэг талаас нь харахаар тэр хүмүүс зурчилж байгаа хүмүүс хариуцлага одоо оюутнуудыг элсүүлж аваачаа зурчлаад өгчөө. Ардаас нь хариуцлага бүлээх нь бол аягүй бага. Яагаад тэгэхээр тэд нар Монголдо байгаа. Тэр хүүхдүүд чинь 2-3 сарын дараа өвдөхөөр тий эсвэл гадны халдлагт өртөхөөр тэд нар хажууд нь байж чадахгүй, хамгаалж чадахгүй, дараа нь хариуцлага хүлээж чадахгүй. Энэ зурчлалын хөлсөө аваад тэгээ завар баяртай болчихсон юм шүү дээ тий. Тэгэхээр улсын зардал тэнцэх хүмүүсийн хувьд бол тэр 3 сургуулийн сонголттой байгаа. Хувийн зардлаар явж байгаа бол Оросын одоо альч сургуульд бол хэлний бэлтгэлд орч болно шүү дээ тий. Одоо зурчилж байгаа хүмүүсийн санал болгож байгаа сургуулиуд дэсэн гэсэн үг байхгүй юу?
За тэгээд сэтгэл эмзэглүүлж байгаа асуудал. Сэтгэл эмзэглүүлж байгаа асуудал. Тий. Тэгэхээр бас үзэж байгаа хүмүүс зөвөр ойлгох хэрэгтэй. Бид хоёр бол нэг тийм зурчлалын товчон биш шүү. Нэг сөрхий хүмүүсийг Орос руу явж сурч гэж уриалаад байгаа юм биш. Яг үнэхээр одоо 1500 тонны Монгол оюутнууд маань жил болгоо ингээд Орос руу явдаг юм байна. Тэгээд яг тэр улсын шалгалтанд тэнцээгүйч гэсэн өөртөө хувийн зардлаар очдөг юм байна. Тэгээд хувийн зардлаар очихдоо мэдээж тэр улсын талаар мэдээлэлүүд мэдлэг дутуу ерөөсөө харанхуй очиж байгаа. Тэгээд ихэнхдээ бас 10 жил гэсэн жаа хүүхдүүд очдөг юм байна. Тэгээд эндээс бас зуршлалын компани хариуцлага алдагч байд юм уу? Олон байдлаас болоод тэндээ очиод бол асуудал тулгардаг юм байна л да. За эрхүүгийн хувьд аваад үзье те. Жил хэлний бэлтгэлд хувийн зардлаар 700 оюутан эслээ те. Яг чиний одоо байсан газар шүү дээ. Миний сураад төгссөн хотод. Тэгэнгүүт л 700-аас дараад нь ингээд 1-р курст орж байгаа нь хідвэ. Хамгийн дээд нь 100 эсвэл 200 үлдсэн 500 хайчдаг тий хэлний. Тэгэхээр манай Монгол оюутнуудыг хятадаас ирсэн оюутнуудтай ч юм уу тий эсвэл Солонгосоос ирсэн оюутнуудтай вьетнамчууд бас айгүйх байдаг байхгүй. Тэд нартай оруулахаар эхний 1-2 сар нь болохоор тэд нар үсэг Орос одоо кирилл үсэг заадаг оюутнуудтай. Тэгэхээр нөгөө Монгол оюутнууд маань кирилл үсгээ мэдж байгаа тий бүх оюутнууд л сайн байна уу, здравствуйте, спасибо, до свидания бүгдээрээ мэдж байгаа шүү дээ Монгол оюутнууд. Тэгэхээр тэдний нөгөө сонирхол нь эхний 2-3 сард ингээ унтарчдаг байхгүй юу. Өнөөдөр би хичээлдээ явж байгаа юм би угаасаа үсэг үзэн үсэг үзэн. Яг одоо суралцах гал яваад очсон чинь баг эхний 2-3 сар бол баг мэддэг юм ин дандаа заах нь шүү дээ. Тийм. Тэгээд туршлагатай зарим сургуулиуд дээр болохоор сүүлийн 1 жил одоо өнгөрсөн жилээс эхлээд Монгол оюутнуудыг монголчуудаар нэг тусна, Вьетнам оюутнуудыг нэг тусна ингээ групп үүсгээд оруулъя гэдэг тийм бас бодлого хальт гарч ирж байлаа. Тэгээд нөгөө талаас бас зурчилж байгаа одоо түрүү ярьсан штэ зурчилж байгаа хувь хүмүүсийн бас хариуцлага алдаад ингээ өвдтүүд тэгэхээр эмнэлгийн одоо эмнэлэгтэй нь яаж холбоо тэрийг тайлбарлаж өгөөгүй. Тэгээ одоо жишээлбэл гадны халдлагад өртлөө гэхэд те хаана хандах гэдгийг сайн хэлж өгөөгүйгээс бас хүүхдүүд хохирж байгаа. Ер нь бас Оросын тэр гадны халдлагад өртөх магадлал нэлээд өндөр байт юм шиг үү те. Бас орныг бодвол. Тэгээ тийм ер нь тийм ойлголт байдаг л те. Тийм. Одоо ингээл Монгол хурц ширж маф хэрэг гэдэг те Оросд ингээл хэцүү юу тэгдэг үү ингэдэг үү гэлдэг. Тэр бол яг цэвэр хувь хүний хариуцлага. Чи хэндээ нэлж хаана явж байна? Тэр одоо хүрээнээс ч л бүх юм хамаарна. Чи гадуур харанхууд одоо 1-р хэл мэдэхгүй байж те хүний нутагт очиж байгаа харанхууд явж байгаа хинч чамайг хариуд одоо чиний төлөө ингээд үе чи ганцхан чи гадуур гарч болохгүй штэ гэх хүн байхгүй эцэг хүн байхгүй зурчилчаад очиод байхгүй болчлаа ш. Тэгэхээр тэр хүүхэд өөрөө л яг өөрийгөө хариуцж авч явах хэрэгтэй болчихж байгаа. Тэрний тийм асуудлаас бас тэр орчмоос гараад ер нь бол ингээд шинэ орой ганцаараа явах юм тиймэрхүү тохиолдол аюултай гэж болж байна. Шинэ Солонгос ч юм уу одоо зарим нэг улсын хувьд бол гайг байдаг байхгүй юу? Харьцангуй одоо шинэ орой явах ч юм уу бас нэг хүчрэггүй яриад бас тэгэл дээрэмдээ тахнаас гайг байдаг. Гэлтүүл юм ч гэсэн их гайг байдаг. Тэгэхээр Оросын хувьд бол бас энэ нэлээд аюултай гэж болж байна. Бусад одоо Солонгос, Япондоо ч юм уу тэ харьцуулахад бол мэдээж одоо манай Монголд ч гэсэн ингээ харангууд гараа явахад бас гадныхан дээгүүр шүү дээ. Тиймэрхүү л гэсэн үг. Тэрнээс нэг амар ингээл чи харангууд гарангууд ч шууд хүмүүс хөнжрээд заатал дээрэмддэг тийм юм бол байхгүй л тэ. Тэгээд яг иймэрхүү асуудлуудаас болоод эсэж орж ажил алга эсэж орж тэр 700 оюутны маань 500 замаас алга болоод эсэлгүй байна. 1-р курстаа орж чадахгүй байна тий. Тэгээд ингээ харахаар ч бас Монголын энэ чинь зөвхөн нэг хотын хувьд яригдж байгаа шүү дээ. Одоо Москва, Санкт-Петербург байна, Новосибирск гэдэг ингээ өчнөө олон хотод жилд одоо Монголоос хэдэн хүүхд ислээд байна. Тэгэхээр бид нар жил болгоо ингээ нэг масс ингээ мөнгийг Оросын боловсролын систем рүү оруулчаад дараа жил нь тэрийг ашиглаж чадахгүй буцаад байгаа байхгүй юу. Тэгэхээр миний бодлоор эсвэл ингээ яг зорилгоо тодорхойлоод шалгалтандаа 1-р тэнцээгүй болвол цаашдаа хувийн зарлаар элсгүй үгүй гэдгээ маш сайн бодох. Тэгээ эцэг эхэн ч гэсэн хүүхдүүд яг ингээд өөрийгөө авч явж чадахгүй гэдгийг мэдсэн байх ёстой. Тэгэхээр үнэхээр шийдсэн бол очиод шантарахгүй бусад одоо улсаас хурж ирсэн адилхан хэлний бэлтгэлийн адилхан ангийнхаа хүүхдүүд өөрийгөө харуулахын тулд маш сайн хичээх ёстой. Тэгжээч л энэ одоо зараад байгаа эцэг эхээсээ гаргаад байгаа мөнгөө ашиглаж чадчих. Тэгээгүй тохиолдолд битээ Орос руу очиж битээ одоо ер нь орсч гэдэг юм байхгүй бусад одоо улсын их сургуулиуд руу сонгоог одоо сайн судлаагүй, хэлэн нэг сайн мэдээгүй, өөрөө бас өөрийгөө авч явж чадахгүйгүй гэд дээр эргэлзэж байгаа хэлсэд хэрэггүй Монголдоо л сурсан дээр гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр нэг юм асуумаар байна л да босго. Одоо жишээ нь хятадд бол ийм байдаг юм.
нэг тодорхой хэмжээний хэл сурчаад тэгээд нэг HSK шалгалт өгдөг. Тэр шалгалтын 6 хоногор тэнцэн нэтэрэг байдаг л. Гэхдээ сургуулиуд нь сургуульч өөрөө бизнесээ байгуулахчтай мөнгө олох хэрэгтэй. Тэгээд нөгөө хүүхдийн хэлэн тийм сайн биш байсан ч гэсэн авчдаг. Тийм тохиолдол байдаг байхгүй. Тэгээд гадаад оюутнуудын нэг дор нэг анги болгоод тэгээд нэг тийм өөр нэг хэсэг багш томилж өгөөд нэгээд ингэсээр байгаа төгсөгчдөг нэг тийм чанаргүй төгсдөг тохиолдол аюул байдаг. Тэгэхээр Оросд бол тэр орох босго нь юу нь ямар хөө байдаг юм. За Оросд болохоор чи хэлний бэлтгэлээ хэр төгснөөс ч эхлээд нь шалтгаална. Дүнгeenтэй ингээд заасан баа штэ хэрвээ чи 5-4 дөө төгссөн бол чи орноо ч юм уу тий эсвэл за 3 доо байсан ч ингээд яг гайгүй асахлаа баттай ч юм уу тэгэх юм бол чи 1-р курстөө орчин шалгалт өгөхгүйгээр мэргэжлээ сонгоод гэхдээ явцын донд яг ингээд хасагддаг байхгүй бас ингээд зөвхөн хэлний бэлтгэлд хасагдаад байна гэсэн ойлголт биш 700 хүүхд хэлний бэлтгэлд ороход жишээлбэл өнгөрсөн жил манай эрхүүд 800 хүүхд одоо ойролцоо тоогоор 800 хүүхд хэлний бэлтгэлд ороход 80 хүүхд төгссөн 80 орчим хүүхд төгссөн тэгэхээр энэ 100% гэж үзэхэд 10% нь яагаад төгсөөд 90% нь алга болж байгаа гэдэг чинь бүгдээрээ хэлний бэлтгэлээсээ гэсэн үг биш байхгүй яг хөө тэдрийг оруулчлаа тий одоо ашгаа бодоод сургуулна. Гэхдээ замын голоос заавал ингээд хүүхдүүдийн төвшнгөөр ингээд хасдаг. Тэд нар бас ингээд заавал ингээд 4-р курсээсээ хүртэл сургуулаа орох байгаа хүүхдүүд бас байна. Тэгэхээр яг босго бол тийм өндөр биш. Төгсгөд бол хялбар биш гэсэн ойлголт гарч ирж байна. Хэцүү төгсгөдөл юм байна л. Тийм тэгээд бас нэг юм хэлэхэд ингээд манай Монголд одоо заавал Оросын албаны улсын засгийн газрын тэтгэлэг биш те 10 жилээ төгсөн хүртэл Монгол улсын засгийн газрын тэтгэлэг гээд 500 одоо хуваар байлаа шүү дээ. Тэрээ тийм байсан бол манай Монгол хувьд нь заавал Орос руу очиж сурах гэхгүй. Хэмжээний 500 местэн дээр өрсөлдөөд тэгээд за 500 хүүхэд нь авчлаа үлдсэн одоо хэдийн те 5000 хүүхэд нь ч юм уу үлдчихлээ шүү дээ. Тэгвэл тэд нар анханасаа зориод би одоо энэ шалгалтанд тэнцчих юм бол мөсийн эдийн засаг руу орно. Эсвэл би энэ шалгалтанд тэнцчих юм бол шүтээсийн тэр анги руу орно гэж төлөвлөсөн байгаа. Тийм болохоор шалгалтанд тэнцээгүй гинт ингээл шүтээс гэж яснаа гинт. За би угаасаа өсөг хэмжээ Орос руу явууллаа гэхгүй шүү дээ. Тэгэл хувийн зардлаараа дахиад өөрийнхөө сонгосон сургуультай ингээл Монголдоо сурах боломжтой байхгүй. Тэгэхээр хэрвээ ингээд яг засгийн газраас ч юм уу тийм ингээд 500 мест ингээд ядаж гаргаад өгсөн байсан бол бас тийшгээ ингээд яваад байгаа мас нь хэмжээний төвлөгөөд заавал Орос руу жил болгон тийм их хөрөнгөийг зарцуулахгүй байсан баг гэж боддог. Тэгэхээр ананда хоёулагийн одоо энэ бичлэгийг магадгүй сонголт гаргахаас өмнө болоод нэгэнт сонголтоо гаргаад очсон хүмүүс ч үзэж магадгүй тийм. Тэгэхээр нэгэнт очихсан хүмүүсийг хоёулаа за одоо наа чинь дэмий гэж хэлж болохгүй тийм. Энэ чинь байгаа тийм Монголд байгаа тэгээд энэ шалгалтыг өгөөд Оросд сурах гэж бодож байгаа хүмүүсийн хувьд бол эхлээд нь Орос улс тий очоод ямар байх вэ нөхцөл интернет гэж сайхан юм багч эхлээд нь судалж байгаа. Дараа нь шалгалт хүртлээр хэлээ маш сайн бэлд. Чи нийгэм хийм математикта сайн байж болно. Тэгсэн ч гэсэн чи Орос хэлний шалгалтаа давах хэрэгтэй. Тэгэхэд бол чамд өрсөлдөгчд маш олон байна. Тийм учраас одооноос эхлээ маш сайн бэлдэх хэрэгтэй. Одоо Оросд хэлний бэлтгэлд сураад 3 сард ирээд одоо шалгалтанд орж байгаа хүмүүс байх юм бол одоо багшийн өгж байгаа даалгавар биш те тэрнээс илүү сураад одоо нэг өдөрт би өчнөө олон сурах хэрэгтэй байна тийм Монголд очиод би энэ ч нэг жил би сурцсан өөрийнхөө зардлаар Оросд ирээд эцэгийнхээ мөнгөөр сурчлаа би заавал энэ шалгалтанд тэнцээ шүү гэж ойлгоод одоо зорилгоо ухамсарлаад тэгээ өнөөдрөөс эхлээ маш сайн сурах хэрэгтэй би дааж бас одоо өгнүүдийг те цээжил одоо дуу сонс кино үз яаж л хэл сурж олж юм тэгэхээр аль болох анги дотроо байгаа одоо Орос хэлээр сайн ярьдаг хүмүүстэйгээ харьцаараа тэгээ болж өгвөл бас сургуулийнхаа эсвэл дотор харийнхаа Оросуудтай бас нийтдээ ичиж зовхгүйгээр ерөөсөө ичиж болохгүй хэл сурж байгаа л тэгээ сайн хамаагүй яриад тэгжээж хүн хэл сурна. Тэгээ хэл сурж иж чи шалгалтандаа тэнцэн. Тэгээ нэгэнт чи зориглоо тийшээ очсон одоо сурах нөхцөлийг мэдсэн тэгээ Оросуудтай одоо харьцаад үзсэн тийм юм чинь хамгийн гол нь шалгалтандаа сайн бэлдээрэл гэж хэлээ тэнцээрээ одоо үндсэн курстаа орсон байгаа хүүхдүүдэд бол ангийнхаа Оросуудтай хамт сураад тийм үр зэрэгцээд 1-р курсээ төгссөн 2-р курсээ төгссөн тэгэж явж байгаа бол цаашдаа маш сайн хичээгээрээ курс ахих тусмаа хүний одоо хичээлийн дарамт шахалт багасдаг. Одоо Оросуудтай нэг ангид орчих уу? тийм. Одоо жишээ нь 40 хүүхэдтэй анги байлгаж бодоход хэдэн гадаад байх вэ? За тэр бол чиний сонгосон мэргэжил сургуулиас ч хамаарна л да. Одоо жишээлбэл техникийн сургууль гэхэд бол маш олон монголчууд байдаг. Ангидаа нэг
нэг байтугай тий 5 6 монголчууд хүртэл байх тохиолдол. 5 6-аар гайгүй таа шүү. Тийм. Миний хувьд болохоор манай анги анх 1-р курс надад орж байгаа 56 хүүхэдтэйсэн. Тэгээд 56 хүүхдээс би ганцаархнаа Монгол. Тэгээд төгсгөд бол манай ангиас 38 хүүхэд үлдсэн. Тэгээд тэр хүүхдүүд бол бүгдээрээ орс хүүхдүүд тий. Тэгсэн мөртлөө 1-р ангиас 1-р курсээс 5-р курс хүртэл хасагдсан байгаа байхгүй. Тэгээд ер нь сүүл рүүгээ чангардаг юм байна да тий. За яг одоо хасагдана гэж яагаад хасагдаад вэ? 1 2 3 дахь курс болохоор яг үндсэн одоо хичээлээ үзэн шүү дээ тий онлайн. 4 5 дахь курс болохоор яг чамаас шалтгааллах одоо чиний хариуцлага өндөрсөж байгаа гэсэн үг байхгүй. Дадлага бол хийжсэн мэлгүй. Дадлага тийм. Хэдвэр курсээс дадлага хийгээд эхэлчихв. За тэгэхээр яг эрхүүгийн улсын сургуулийн сэтгүүл зүйн ангид элсгээс өмнө би Монголд телевизэд 2 жил ажилласан байсан. Бас туршлагатай байсан. Тэгээд очин гутлаа эхний семестрт болохоор найз хүнтэйгээ нийлээд хоёулаа сонин гаргаж үзчихсэн. Яг тэр үед нь бас бид нарт ингээд санаа яаж хийх үү юм тийм хичээл авч эхэлчихсэн байхгүй. Тэгээд 2 дугаар семестрээс эхлээд 4 сараас 1-р курсаа 4 сараас эхлээд телевизэд Орсын одоо Ice Mongolia Монголд байдаг телевизэн төв салбар нь Эрхүү хотод байдаг. Манай кабелар гардаг шүү дээ тий. Тийм тэр телевизэд 1-р курсээс 4-р курсээ төгсөлөө ажилласан. Гэтэл заримдаа монголоор заримдаа орсоор яриад байдаг юм тэр ямар ч. Тэгэхээр ягаад манай Ice Mongolia тэгж гардаг гэхээр ерөнхийдөө бол орс хэлтэй, орс хэл сонирхдог эсвэл одоо Монголд амьдарч байгаа орсуудад зориулсан тийм телевиз гэж бас хэлж болно. Тэгэхээр монголчуудаа бол орсын талаар мэдээлэл өгч байгаа тийм ихэвчлэн. Орсуудад болохоор орс хэл дээр нь бас ингээд уйд авахгүй ч юм уу эсвэл Монголын талаар мэдээлэл өгч байгаа. Тэднэрт зориулж байгаа бас юм цаг байгаа байхгүй. Тэгэхээр орс монгол гэх ингээд суулжлаа. Ямарсан тэгвэл тэр телевизэд бас дадлага хийж исэн байна тийм. Тийм дадлага гэхээсээ илүү бас ажиллаж байсан гэж хэлж болно тийм. Хүн болгон тийм боломж нь олдохгүй нэг бол чамд ингээд онцгой бас боломж олдсон. Оросд сурж байгаа оюутнуудын хувьд ажиллах гэсэн ойлголт бараг байхгүй. Яагаад тэгэхээр Оросын одоо оюутны визээр ороод хэрвээ чи ажил хийж байгаа баригдсан тохиолдолд маш том штраф байдаг, торгуул байдаг. Москвад бол баг зэрэг ажилладаг гэж ярьдаг оюутнуудын чөлөө цагаар ажилладаг юм байлээ. Угаасаа очиж бас нэвтрүүлэг хийжсэн байхгүй. Тэгээд эрхүүд болохоор тийм ажиллаж байгаа оюутан би ерөөсөө мэдэхгүй байна. Тэгээд тийм ажиллах боломж нь байхгүй. Яг цэвэр ингээ хувийн зардлал гэрээсээ л мөнгө авч тэрэн дээрээ сурч ийн гэсэн үг. Улсын зардлын болохоор чи оон сурч чадчихвал стипенд тав. Тэгээ чиний хувьд бол яхаа харахгүй нэг мэрэгчлж нэг тийм ховор мэрэгжил Оросны их олон сураад байдаггүй дээ. Тэгээ телевизэн тэндээ байсан болохоор би маш сайхан тохирсон байна л да. Азтай тий яг ингээд Монголтой холбоотой телевиз байж таараад тэгээд манай найз охин бит хоёрт ингээд хамт хөтлөө бит хоёр хамтдаа хоёулаа хөтөлдөг гэсэхгүй тэгээд бит хоёрт ингээд нэвтрүүлгээ хөтлөөд өөрийнхөө мэрэгчлэр ингээд ажиллаад нэвтрүүлэх нь Монгол гардаг тийм боломж олдчихсан бол маш айцтай гэж боддог. Тэгвэл чи одоо зөвхөн Оросд сургууль сурахад хамгийн анхаарах ёстой нэг 3-4 зүйлийн талаар яриаш. Тэгэхээр Оросд амьдрал дээр ч тэр сурлага дээр ч тэр ер нь л тийш яг өөрийнхөө чи одоо 5 6 жил өөрийнхөө биеэр туулсан байна шүү дээ. Тэгээ мэдээч чи алдчихсан байгаа тийм. Тэн дээрээсээ суралцсан туршлагуудаас суралцсан. Чи хаяада ядарч тэ 7 хоногт нэг удаа тэр багш хичээл дээр гараагүй асуултанд хариулцдаг. Бурууч байсан тийм чи хамгийн гол нь идэвхтэй байх хэрэгтэй. Тэгээд ангийнхаа хамгийн онц сурдаг хүүхдтэй өөрөө харьцуулах бол маш сайн одоо даваа тал болж өгдөг гэж би боддог. Яагаад тэгэхээр ингээл надыг очихоор ч ингээл улсын зардлын манай ангид 12 байсан. Тэгээ би ингээл зарим үед ингээл шалгалтандаа юм дээр асуултаа ингээл бэлтгэхгүй очсон шүү дээ. Тэгээ шалгалт биш зүгээр ингээл ингийн хичээлдэг. Тэгмүүд багш ингээл суужаал за тэр хэлээрээ марина хэлээрээ хин хэлээрээ тэг ингээл асуужаал над дээр хүрээдэр тэгэл асуунгал нь би ингээл заримдаа мэдгүй тохиолдол гараад оо багшаа уучлаарай би дараа чи хичээл дээр заавал нөхөж хийгээд тань дээр одоо авчирч үзүүлнэ ч юм уу тийм бол ананда чи манай улсын зардлаар энэ ч сураагүй байсан бол чиний оронд манай Оросын оюутан байх байсан шүү дээ. Чи хизээч улсын зардлаар сурч байгаа л идрээс хоцрох ёсгүй. Чи яг адилхан байх ёстой. Чиний Монгол баг байна уу те чи хаанаас ирсэн бэ? Тэр бол чухал биш. Хамгийн гол нь чи улсын зардлаар сурч байгаа чи хариулах ёстой. Биш шүү дээ. Би яг надад бол ийм асуулт байна л да. Би бас гадаадд сурч байхад хэлний бэрхшээл их том бэрхшээл байсан. Тэгээд хитсээч тэр улсад нь 10 жилээ хай скулээ төгсөөгүй хүүхэд бол
яг очиод умган хэлээр ярьж байгаа хүмүүсээс илүү ярих юм байдаг. Яг энэ сэтгүүл зүгээс сурсан, сэтгүүл чинээвчлэр сурсан. Тэгэхээр энэ бол бүр илүү хэл шаардсан тийм. Тэгээд чи яваад орос хүмүүсээс ярилцлага авч байгаа. Маш ихтэй нийгмийн судалгаа уншиж байгаа. Энэ болгон дээр бол хэл маш их шаардлагатай л да. Тэгээд мэдээж тэнд очиж байгаа хүүхд болгонд орос хэлний бэрхшээл бол том бэрхшээл байна. Тэгэхээр энэ хэл талаас нь бас чинь жоохон зөвлөгөө өгч. Хэл талаас нь гэхээр за одоо үргэлж ном унших хэрэгтэй гэж бодож байна. Чамд одоо тийм тусгай их орсуудтай ойрхон байв үү? Байнга орс хүмүүстэй байгаа даа. Энэ дээр нэг юм хэлье гэж бодсон. Мундаг хэлтэй болчихвол гэж асуух гал байна да. За энэ дээр бас нэг юм хэлье гэж бүр байн бодогддог. Тэгээд эрхүүд ахтаач гэсэн дандаа ингэж харж байгаа. Орс найз залуутай байсан юм уу? Ингэж хацдаг байхгүй. Одоо монголчууд шүү дээ. Яг за эрхүүдийнхээ хувьд дахиад ярьчих тий яагаад гэвэл би тэмцэл угаасаа 5 жил байгаа л би тэнд байгаа амьдралыг харж одоо төгссөн болохоор манай монголчууд ингэдэг элсэж ирээд нэг бодлоор миний одоо аз яагаад гэхээр би айгүй бага монголчуудтай сурвалж орсон байхгүй. Тэгээд дээрээс нь манай дотор харин 3 монгол байдаг. Тэгээд тэр нь би 10 давхарт гэхээр нөгөөх нь 5 давхарт, нөгөөх нь 7 давхарт ингээд тус-тустай. Бусад сургуулийн хувьд одоо техникийн сургууль гэдэг нь өдгөө хэлсэн чинь айгүй масаа хэлний бэлтгэлтний ирчдэг 500, 700 тэд нар бүгдээрээ нэг ингээд дотор байдаг. Тэгэхээр яг энэ Монголдо байгаа юм шиг. Хичээлээр очивол орсоор ярина. Багш нэг хэдэн асуулт асууна, хариулна. Гэхдээ ирээл монголчуудтайгаа гадуур гарсан ч монголчуудтайгаа найз. Зарим улсын хувьд хүмүүс тийм найрсаг биш үү? Одоо зүгээр тэр хүнтэй харьцсан орчин гэхээр л энэ одоо орс тавилга байх хэлэхгүй шүү дээ. Орс хүнтэй харьцах хэрэгтэй. Тэгсэн чинь танихгүй хүн дээр очиод би одоо юу ярих вэ те? Нэг бол зүгээр дотор байранд ингээд орсууд байж хартаад очиод бас юу ярих вэ? Тэгээ зарим нэг улсын хувьд жишээ нь хятадын хувьд бол тийм гэж жоохон өөрсдөө дотроо юм байдаг байхгүй. Тэгээ гадаад тэгэхээр ингээд худлаа юм чи. Тийм тэгэл нэг тийм найрсаг худлаа найс байдаг шүү дээ. Тийм байдаг мөртлөө. Тэгээд нэг тийм яг тийшээ нэвтрэхтэй айгүйцээ байдаг байхгүй. Тэгэхээр орсуудын хувьд ер нь бас энэ тал дээр хэрэг байдаг. Орсууд бол яг ингээд чи одоо ангийнхантайгаа тий ингээд найзлаад ангийнхнаасаа юм асуугаад мэдгүй юм гарах юм бол маш сайн тусалдаг. Ингээд за энэ надаас нэг илүү гарч ирдээ ч юм уу тэгдэггүй. Ингээд сайн тусалдаг. Гэтэ яг хоо ингээд мэдээж чи тэдрээс илүү ингээд дун аваад тэгж байгаа бол бас ингээд тийм юм байна л да. Гэтэ яг хоо ингээд яг массыг нь авч үзэхэд бол бас найрсаг. Монголчуудаа дахан дүүс ус гэж гэдэг шиг тэрийг хүртэл орсод аягүй сайн мэддэг. Тэгээд манайх бас захын хот толгойд магадгүй Монголд ойрхон болохоор монголчуудад илэгтэй байдаг баг. Тэгээд Москва санкт оюутнуудыг ингээ ярьж байгааг сонсож гэсэн юм бол орсод аягүй хэмэлдэг. юм байлаа. Тэгээд хятадтай харьцуулахад бол орсууд чөлөөтэй нээлттэй. Өөрөө хичээж байгаа. Яг манай монголчууд нэг хэлний алга гэж тийм тэрнээсээ хичээд юм асуутаа цац ашиг шиг дараа нь асуу да гэж яваад тэгэл дараа нь дахиад цаа ашиг шиг багш руу очиж асуухаасаа хичээд ч юм уу. Яг юм хичих гэдэг үүднээс болоод хэлэндээ бас нэг суур. Манай ахны аялагаар нь хэрэг арцгавар гэж. Монголчуудын аялагаа аягүй сайн штэ. Бусад тийм гадаад оюутнуудаас мэдээ солонгос хамаагүй дээрсэн. Мэдээж бүр зөндөө дээр. Хэд дахин дээр. За зананда тэгэхээр бас их баярлалаа. Тэг яагаад тэгэхээр бас өчнөө л олон хүүхдүүд одоо янз бүрийн мундаг сургууль төсөөл ирж л байгаа билгүй бодвол тийм энэ Америк гэл тэр болгон бас яг энэ туршлагаа хуваалцаад бусдаа ингэ хуваалцсан бас тийм олон биш. Энэ мундаг ажиллагаа бол ганцаараа бас тэгээд сайхан амьдрал явж байгаа хүмүүс зөндөл байдаг тийм. Тэгэхэд ингэ бас цаг зав гаргаад тэг хамгийн сүүлд асуухад хурж ишчгээд Оросд төгссөн боловсон учраас Монголын зах зээл дээр ер нь сайн борлогдож байна, ажил сайн олдож байна. Эдгээр дээр юу юм бэ? За өөрийнхөө хувьд ярьчих тийм бусад хүмүүсээс за найзууд маань за өөрийнхөө хувьд ярьчих. Миний хувьд тэгэхээр яг төгсөөд тийм дадлага хийжсэн газруудаасаа тэгээд бусад бас ганц хоёр телевизүүдээс бас ажиллах санал авсан. Тэгээд би тэгж ойлгосон. Оросд хэрэг чи төгссөн тийм сайн төгссөн ямар ч байсан төгссөн тохиолдолд Монголд ирээд чанд ажиллаан байр бол бэлэн байгаа. Тэгээд чиний өрсөлдөх чадвар бол өндөр. Тэгээд бусад гадаадын одоо Америкт, Японд, Солонгос төгссөн оюутнуудтай харьцуулахад бол Оросын боловсрол бас зэрэгцээ магадгүй илүү гараад тийм боломжтой хамгийн гол нь хувь хүнээс л шалтгаална.
Хэрвээ чамаас Facebook-ээр ч юм уу ямар нэгэн байдлаар зөвлөгөө авъя гэх юм бол тэрс нэлттэй явах тийм. Угаасаа зөвлөгөө аваад байна уу? Үгүй байдлаар ингээл Facebook дээр байж л байгаа бол зөвлөгөө яг өөрөө мэдж байгаа төвшөнд бол зөвлөгөө өгч байгаа. Би тэр бол яг өөрсдийнхөө хэмжээнд би асуух гэж оролдлоо. Тэгээд анан манаас маш хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн байх гэж бол би бодож байна. Өнөөдөр хин аль нэг номноос унших ч юм уу нэг бол зүгээр нэг тийм зааварчилгаа харахаас илүү яг энэ замыг туулаад ирсэн хүний яриа гэдэг бол бас яг энэ замаар явж эхлэх гэж байгаа хүний хувьд маш чухал мэдээлэл болж чадах байх гэж бодож байна. Тэгээд шинээр тийшээ Орос руу суралцах гэж явж байгаа хүмүүстэй бүгдээр амжилт хүсье. Баярлалаа.